Сайхан наацгаав уу. За ингээд наадмынхаа бүгчүүдийг үзэж дуусаад шууд 1 цаг шөнийн 1 цаг баруун аймагуудаар аялахаар гэр бүлээрээ төгжрлээ сайгаад хөдлөлөө. 167 дахь өдрөө бидний аяллаа маршрут болох Өвөр Хангай аймгийн Уянга сумын Хүйсийн 8 нуурыг үзэхээр шөнө гарan хөдлөлөө. За зандаа үндсэндээ бензинээ дүүргэж аваад урхан дээр нэг сайхан өглөөний ирч хүчээ сэргээ гэж гар дээрээ сунаж бийцж авцгаачаад цаашаа хөдлөлөө. Шөнийн 4 цаг өнгөрөөд үүр үндсэндээ цайж байлаа. За замд бол үүл буугаад маш үзэсгэлэнтэй газруудаар явж Бушгүйгийн хадны үлгэрийг хүртэл октоодтай ярьж өгч цаашаа хөдлөлөө. Шүн дунд хөдөлсөн болохоор элсэн тасархай дээр бүгдөө амарч нэг цайлаад хөдлөё гэдэг элсэн тасархайгаар ороод хөгн тарны уулын дэргэд сайхан өглөөнийхөө цайгуулаа. За галуу шувуу дэгдэхэнүүд дагуулсан маш олноороо сайхан үржиж байгааг хараад маш сайхан байлаа. За нойр үндсэндээ нэлээд хурж байлаа. Өглөөнийхөө цай болох виос уу гадлаа сайхан идчихэд манай гэрийнхэн нэг хоол хийгээд бүсгүүчүүд маань хоол хийгээд ингээд хөдөлгөөр шийдлээ. За энд нэг ивэрн үнэхээр нэг гаж ургасан ямааг манайхаа хараад бас ярилцж байлаа. За ингээ хүүхдүүдтэйгээ хамтдаа аяллаа. Үндсэн Завхан аймгийн Хүйсийн 8 нуур орж үзэн. За тэндээсээ буцаад Арангай аймаг Тэрхийн цагаан нуураар дамжаад Завхан аймгийн үзэсгэлэнт газрууд мөн бас мөнгө цас тайрхан дээрээ очиж бас бараалах нь ингээд нутгийн зөв Говьтай аймаг руу хөдөлж замаараа гуйлан тосгон тайшаараа усан цахилгаан станц гэх мэтчлэн Сутаа хайрхан хүртэл бид нар аялна. За болж игэл Ховд аймгийнхаа үзэсгэлэнт газрууд Дөргөн нуур морыг үзэх юм санаатай байна. За ингээд хөдлөлөө нодлон бид нар бас яг энэ замаар аялж байсан. За ингээд замдаа үзэсгэлэнтэй газрууд дээр зогсож гэрүүлээрээ явж байгаа учраас зураг хөргөө татуулаад явлаа. За эртхэн шиг Хүйсийн 8 нуур дээр очичоо гэд хужиртаар буюу хойдлоор нь Батүлжийн сумаар явсан зөвөө гэж чат GPT зөвлөсөн учраас хөдлөлөө. За ингээд Батүлжийн сум дээр ирлээ. Овоонд нэг сайхан идэ бодоо өргөчөөд таашаа хөдлөлөө. За зам бол бид нар үндсэндээ сайн мэдэхгүй байгаа. Араараа явах нь Хүйсийн 8 нуураа бүгдийг үздэг гэсэн учраас араар явлаа. За ингээд улаан цутгалаа орох зам бол маш их машинтай хотын хүмүүс энд байгаа мó гэлтэл араараасаа оож ирсэн байлаа. За шавхаа жоох ихтэй жижиг дэргүүд бас номероо алдсан гүбрэ хурд хуу татсан дүр зургууд их таарж байлаа. За араараа Хүйсийн 8 нуур руу Ширээт хамгийн том нуур болох Ширээт нуур руу явах бол бартаа ихтэй гэж бол сануулж байсан. Гэхдээ яг бид нар хойгоороо явчаа гэд ингээд 2 том тэрэгтэй явж байгаа юм чинь гайгуулгүй гэд хөдлөлөө. За үнэхээр 3 том даваад авдаг гэсэн 3 том давааг давлаа. Даваад гараад ирэхэд үнэхээр үзэсгэлэнтэй маш сайхан байгаль биднийг өгтөж авч байлаа. За ингээд Арангай аймгийн Улаан цутгалан за яг энэ Хүйсийн 8 нуур хавцаа бол дандаа нөгөө галтуулын үеийн үлдэгдэл болох тийм хад чулуунууд илбэгтэй. За энд бол сарлагын үндсийн их орон юм блэ. За хамгийн сүүлийн бартаатай даваараа өгсөж байна. Энэ машин зөрөхөд маш хэцүү. Нодлон бас энийг сайжруулаад засцсан учраас харьцангуй бас гайгүй байлаа. Нилээ өксөр замтай жижиг дэрэг бол дээшээ ер нь л баг гарахад хэцүүтэй гарч чадахгүй дээ л гэж баг хэлэхэд болох байх. Эндээс буцаж байсан. За ингээд сүүлийн өндөр огцом даваан дээр гарч ирчээ цаашаа хөдлөхөд нилээн хүчтэй ширүүн бороо орлоо. За ингээд эхнийхээ 1-р нуур 2 дахь нуураа үзээд ингээд цаашаа явж байлаа. За баг эрхийн урууны өндөгний дайны том өндрүүд орж цонх шил харлаа ичх үедээ гэж бодож байсан. Харин манай хамт явсан ахын 200-ийн урдлын шилийг энэ өндөр бол ингээд цулаа ичлаа. За ингээд бид нар нилээн хаширлаад айгаад за бороо зогсохыг хүлээсэн дээр байхаа гэж жоохон зогсож байгаад цаашаа хөдлөлөө. Маш үзэсгэлэнтэй байгаль уулс хад нуур ургамал ингээд бүгдийг харах сайхан октоодтайгаа гэр бүлээрээ нэг сайхан зураг татуулаад цаашаа хөдлөлөө. Хамгийн бартаатай хэсэг эндээс эхлэнэ гэж нутгийн хүмүүс биднэрт хэлж байлаа. За ингээд цаашаа голоод агаад үндсэн дараагийн их нуур руугаа хөдлөлөө. За энэ үед бол голын наан цаана гарч нэг жижиг голыг бол нэлээд гаталсан. За ингээд бартаа ихтэй жижиг дэрэг бол үнэхээр явхааргүй ийм газар байлаа. За програм болон том дэргүүд бол бид нартай бас цөөнгөө зөрж байлаа. За ингээд нилээ хаадар бороо орцсон учраас дээшээ машин гарахгүй байсан. Арай нэг өөр модон дундуур явдаг гэж нутгийн хүн зааж өгөхөр нь хэд хэдэн машинуудтай цуваа болоод явсан чинь
нөгөө машинууд дээшээ гарч чадахгүй бүгд хийргээд ингээд сууж байлаа. За би ахын машин дотор нь суугаад за урд хойноо бас нэг мод одоо нөгөө шаврын улаан энэ төр ивж байгаад ингээд хүчлээд хоошоо гарахаар шийдлээ. Цаана нь бол баахан машин дээшээ гарч чадахгүй бүгд ингээд зогсцсон байгаа дүр зургийг та бүхэн харж байгаа баха. За ингээд жоохон хөдлөөл бол шавран дээр гулгаад бөксөрөө гуйчих гад машинаа гуйчих гад их л эвгүй байсан. За ингээд бид нэр машинаа ямар ч байсан гаргаж авчаад өнөөдөртөө бороо зогсохыг хүлээе. За үнэхээр болохгүй болвол дараагийнхаа үзэх газар руу хөдлөе гэдэг ингээд хөдлөлөө. За дараагийн хөдөл очих газар бол бид нар бас гол устай газар сэлий гэж бодож байгаа болохоор газар хол учраас ойрхон эндээ отоглоод явъя гэд маш сайхан газар одоо отоглоод хурдхан шиг л хоолундаа хийж идэггүй шүн хөдөлсөн хүмүүс чинь нойр хүрээд их л ядарч байлаа. За ингээд миний зүгээс байгаа хэдэн өндгөө одоо муудах чэсэнд орвол эртхэн шиг хоол хийгээд бүгдэнд нь сайхан өндөгтэй хуурах хийж өгье гэсэн бодолтой өндгөө сайхан шарлаа. Манай чажууд нэг шөлтөө хоол хийгээд майхан саваа бариад ингээд хүүхдүүд гадаа тоглоод за бороо зогсоод үнэхээр нэг налаас сайхан нэг зуны орой бол энд бол байлаа. За ингээд ийш тийшээ хангааруугаа дурандаж нүдэ бэлчээж нэг сайхан орой амарч аваад дүүнэртэйгээ хүүхдүүдтэйгээ сайхан тоглоод оройныхоо дасгалыг сайхан хийлээ. Starlink-ээ орхиод гарцсан интернет орж чадахгүй байгаа учраас өдрийн бичлэгүүдээ өдөрт нь оруулж чадахгүй нэ. Ингээд дараа нь нэгдсэн байдлаар аяллаа дараа оруулъя. За ингээд та бүхэн ч бас зуны амралтаа сайхан өнгөрүүлээрэй.